Өдрүүдэд бид одоо удирдагчаар бэлтгэдэг талаар суралцж байгаа. За 3 дугаар шат буюу үйлчлэлийн дадлага. Бид үйлчлэлдээ дадаж эхэлдэг талаар хуваалцъя. Тэгээд үйлчлэлийн талбарт хувь хүн өөрийнхөө одоо бэлэг авьяасыг, сүнслэг бэлэг авьяасыг нээдэг. Тэгээ бусдад хамтран ажилладаг. Тэгээ бас одоо яг практик ур чадруудад суралцдаг үе. За энэ үедээ хүн одоо бусдад нөлөөлж эхэлдэг, бусдыг дагуулж эхэлдэг. Тэгээ энэ үеийн онцлог бол бид жижиг хариуцлагуудыг одоо үүрч биелүүлснээр дараа нь одоо том үйлчлэлийг одоо дааж авах, хариуцах чадвартай болдог. За тэгэхээр бид үйлчлэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид багаар ажиллах хэрэгтэй. Бид хамтдаа үйлчлүүл илүү хүчтэй. Өөр бэлэг авьяастай хүмүүс хамтдаа нэгдэж бие биенээ нөхөх байдлаар, бие биенээ дэмжих байдлаар ажиллах хэрэгтэй. Энэ үед бие биенээ ойлгох нь маш чухал. Яг л нэг дуудлагатай, нэгэн одоо санаа зорилготой хүмүүс нэгдэн одоо үйлчлэх нь үнэхээр хүчрэг байх болно. Тэгээд хоорондоо тийм одоо ийм нэгдэлгүй багаар ажиллахаар энэ бол маш одоо хүндрэлтэй байх болно. Хүмүүст ч гэсэн бид тэр зөв нөлөөлөл үзүүлж чадахгүй. Тийм учраас бид өөрөөсөө асуух хэрэгтэй. Би хүмүүсийн төлөө үйлчилж байна уу? Эсвэл өөрийгөө өргөмжилж байна уу? За бас би жижиг зүйл дээр үнэн чадаж байна уу? Би удирдлаганд захирагддаг уу? За үйлчлэлийнхаа үед бид нар эрх мэдлийн дороор сурах хэрэгтэй. Бид удирдагчийг шүүмжлэхгүйгээр бид дуулууртайгаар одоо захирагдаж удирдагчийг дэмжин түүнээс одоо түүний авсан тэр алсын харааны дагуу одоо хамтарч үйлчлэх юм бол Бурхны хаанчлалд тэлэх болно. Тийм учраас бид өөрсдөө эго би гэсэн тэр хувь ачаах үзэл, тэр нэр төрөө эрхэмлэх энэ үзлээсээ одоо салж бид одоо бусдын төлөө бид бусадтай хамтран одоо үйлчилж сурах хэрэгтэй. Жишээлбэл одоо Тимот бол Паулаас маш их суралцсан. Паул бусдыг дагалдуулж одоо бэлтгэжсэн. Тийм учраас дуулууртай байсан хүн илүү хүчирхэг удирдагч болдог. Бас бусдыг дагуулж чаддаг. Тэгээ удирдагчийн хамгийн чухал одоо хөгжил бол одоо дотоод хүний одоо өсөлт, төлөвшөлт бас одоо Бурхантай харилцаа их чухал байдаг. Тийм учраас бид амжилттай үйлчлэгийг л одоо Бурхантай харилцаагаа маш ойр дотн болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтэд үйлчлэхээс илүү хувийнхаа зан чанарыг илүү төлөвшүүлж бэлдэх юм бол Бурхан биднийг илүү олон хүмүүст, илүү нийтэд үйлчлүүлэх болно. Тийм учраас бид сургагдаж бэлтгэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр Бурхан эхлээд бидний үйлчлэлийг биш, харин бидний зүрхийг хөгжүүлж илүү одоо агуу болгодог. Тэгээд агуу зүрхтэй хүнээс агуу үйлчлэл бий болдог. За хамтдаа залбирая. Эзэн минь ээ, та биднийг хүнийхээ одоо дотоод хүнийхээ хувьд өсөж хөгжөхөд туслаарай. Бид илүү даруй бас эрх мэдэлд дуулууртай захирагдахыг хүсэж байна. Эзэн минь ээ, бид бас эзэн минь ээ Бурхантай харилцаанд бид илүү одоо анхаарч бас цаг гаргамаар байна. Их эзэн минь ээ, биднийг удирдахч болгон бэлдэж үнэхээр бидний зүрх сэтгэлийг маань агуу болгож өгөөрэй. Иесусийн нэрээр тань даатан залбирлаа. Амен.